өнгөрсөн 7 хоног засгийн газраас ирсэн Ахмад багц үеийн танилцуулгыг сангийн сайд. Тэнийг тоорч болно ярилцсан. Таны хувьд бас Ахмадын тэтгэврийн зүрийг бодлого яг сайн дээрсэн бодлого хэлжсэн шүү дээ. Тэг ер нь Ахмадын тэтгэврийн зүрийг бодлох асуудал бол үндсэндээ энэ мөнгөний асуудал. Дандаа ингэж арилгаж явах хэрэгтэй. Оновчтой зөв хийх хамгийн гол нь яг тэр тэтгэвэр авч байгаа Ахмадууд ашигтай байх. Энэ л асуудал чухал. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол 2023 оны засгийн газрын 238 дугаар тогтоолоор Ахмадын тэтгэвэр тогтоох дээд түвшинг хэд хэдэн шатлалтаа тогтооцсон. Тэрнээс бол хамгийн дуучлалаар тогтоогдсон улсууд тухайлбал 2013 оны 9-р сарын 1-ээс өмнө тэтгэврээр тогтоогдсон улсуудын хувьд бол тэтгэврийн хэмжээ бол их бага байгаа. Тэгэхээр өнөөдөр хамгийн ихний элчин бол эдгээр хүмүүсийн тэтгэврийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал. За гэр бүл хөтөлбөрийн нийгэм хамгааллын яам бид нар бас олбогдож зөх мэдээллүүдийг авсан. Тэнд бол тодорхой тооцоо хийж байгаа юм байна. Гэтэл зэрэг энэ 2013 оны 9 сарын 1-ээс өмнө тэтгэврээ тогтоолсон улсуудын тэтгэвэр тогтоох одоо цайлын төвтэй ажиллах орлогын дээд хэмжээг сая 404 мянган төгрөгөөр тогтооцсон байна. Энэ бол өнөөгийн түвшинд бол маш доогуур тогтоосон байна гэдэг нийлт мэдгэж байгаа. 23 оноос хойш 3 жил өнгөрсөн ч гэсэн 3 жилийн дотор энэ их буруу тогтоосон юм уу гэж бодогдоод байна. Тэгэхээр манай Өргөдлийн байнгын орноор энэ талаар ажлын хэсэг байгуулсан. Миний хувьд тэр ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Энэ 7 хоногт бол ажлын хэсэг маань ямар ч байсан шийдвэр үүсгэх хэлбэрээр гаргаад дараагийн 7 хоногт байнгын орны ураар хэлцүүл санаатай байгаа. За ер нь бол энэ тэтгэвэр тогтоох цалингийн түнтэй адилах орлогын дээд хэмжээг одоо энэ хамгийн наацх нь 2 сая 400 мянгаар тогтоох. Болж игүүл 3 сая 200 мянгаар тогтоох. Энэ арга замуудыг бид нар одоо бас судалж үзэж байна. Гэхдээ зэрэг энд яг жишээлбэл одоо тэтгэвэр тогтоох цалингийн дээд хэмжээ 2 сая 400 мянга гэхээр улсууд 2 сая 400 мянгаар тэтгэврийн доод хэмжээ тогтоох юм байна гэж ойлгоод байгаа. Тийм биш байгаа. Яг тэтгэвэр тогтоох дээд хэмжээг нь үндсэнд дээш нь татаад тэгээд одоо эрхэлсэн яамны тооцоогоор бид нар хэрвээ одоо сая 404 мянган тэтгэвэр авч байгаа улсуудын тэтгэврийг 2 сая 400 мянгаар тогтоох юм бол 141 мянган Ахмадын тэтгэвэр янз бүрийн хэмжээгээр нэмэгдэхээр юм тооцоо гарч байгаа. Тэгэхээр энэ 140 мянган хүний одоо тэтгэвэр нэмэгдэнэ гэдэг бол одоо нийт Ахмад тэтгэвэр авч байгаа Ахмадуудын үндсэндээ бараг 35% нь бол тэтгэвэр нь энэ арга хэмжээгээр нэмэгдэх боломжтой. Тэгэхээр үнэхээр ингэж болно гэж үзвэл бид нар байнгын орноор яриад одоо 27 оны улсын төсөвт энэ зардлыг тусгуулах талаар бол одоо холбогдох яамтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Одоо дэмжлэг хэр авах бол одоо салбарын сайд нь хүртэл одоо ямар ч боломжгүй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр салбарын сайд бол ер нь боломжгүй гэж би бол сонсоогүй байгаа. Яамны танилцуулга одоо бидний лавлсан тэр танилцуулгыг өгөхдөө хувилбаруудаар бид нар тооцоо гаргаад хийсэн. Энэ тооцоогоор болвол жишээлбэл 2 сая 400 мянгаар дээд таацаа тогтоочих бол 141 мянган хүний тэтгэвэр нэмэгдэх нь. За энд үндсэндээ 325 тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай гэж байгаа. Яамны тооцоо. Хэрвээ 3 сая 200 болгоод бүр өндөрсгөх юм бол үндсэндээ 410 орчим тэрбум төгрөг дахиад нэмэлтээр шаардлагатай байгаа. Тэгэхээр улсын төсөв маань энэ аль хэр ачаал даахаар байх нь. Энэ жил бол эх оны төсвийн байдал бол иргэдийн нэлээд хүнд харагдаад байгаа. Энэ ачаа даах хэмжээнд нь ямар ч байсан нэмэгдүүлэхийн арга хэмжээнд дээр бол бид нар ажиллана гэж. Өмчний чинь нийгмийн даатгалын тогтолцоогоо тусдаа тогтолцоо яваад байгаа. Тэгэхээр таны зүгээс бол улсын төсөвт нэмэлт мөнгөний тусгах шаардлагатай гэж харж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар бол мэдээ засгийн газар төсвийнхөө төслийг өргөн барина. Төсвийн төсөл өргөн барих одоо төсвийг төлөвлөх процесс явж байгаа шүү дээ одоо. Тэр процесс донд бид нар эрхэлсэн яамтай санал боллоо солилцоод ер нь энэ хэмжээнд төсөвтөө тусгаж өгвөл тэтгэвэр авч байгаа ахмадууд чинь үнэхээр хэрэгтэй байна шүү гэдэг талаас нь ажиллана л да. Тэгэхээр ямар хөө төсөв баригдах нь тэн дээр их хурл ажиллаж
Ер нь боломжийг хэмжээгээр л нэмий л гэсэн сэтгэлтэй л байна. Нууц биш бол та ер нь сард хэдэн төгрөгийн тэтгэврт авдаг вэ? Нууц биш бол та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ? Би ер нь хэдэн жил одоо би бол улсад одоо дасралтгүй 51 жил ажиллаж байна. Би бол сая 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Минийх бол бас л нөгөө 2013 оны 9 сарын 1-ний сая 404 мянган төгрөгөөр тааригдсан тэтгэвэр байгаа юм. ер нь амьдрал төрөлцөх боломжтой гэж харж байна. Энэ мөнгө. Ер нь бол яг уу эрүүл харьцахгүй эрүүл ахмадгүй болвол нэг сая 300 сая 500 мянган төгрөгийн тэтгэврээр бол бас нэг хэвийн амьдраад байж болохоор байгаа гэдэг. Хамгийн гол нь хүн нас нах тусам эм тарийн хэрэгцээх нэмэгдээр байгаа юм л да. Гол тэр ачааллаар л асуудал байгаад байна уу гэж бид нар харж байгаа. Тэгээ ажил хэсэг бол нэлээ судалж ажиллаж ил байна. За баярлалаа. Гоё юм. Дахиад харагдаа